Сайн бацхан уу, та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Нидерланд улсаас Янжууллын миний би мэдчилж байна. Өнөөдрийн Nomad Rise вебинарын маань сэдэв анхаарал төвлөрөлт. Өөрөөр хэлбэл энэ захим 90 үеийн супер хүчийн талаар ярилцах болно. Юуны өмнө та бүхэн маань манай Facebook Nomad Rise хуудсыг дагаарай. Бас YouTube Nomad Rise Learning channel-д маань subscribe хийгээ, цааш нь бас share хийгээрэй. Хэрвээ энэ вебинарын дараа та бүхэнд янз бүрийн асуулт байх юм бол nomadriseworld@gmail.com хаяг руу илгээж болно. За өнөөдөр гол сэдв маань анхаарал бас төвлөрөлтийн талаар ярьж байгаа. Учир нь хүн болгон баг утсандаа дундсан. Ер нь бол судалгаагаар хүн дунджаар 2.5-аас 3 цаг, 2 цагаас дээш ер нь дунджаар сошиал медиа зарцуулж байна. За интернет дээр бол дор хаяж 6 цаг зарцуулж байна. Тэр нь бол сошиал медиас гадна подкаст ч юм уу, YouTube үздэг ч юм уу, эсвэл ажиллага холбоотой зүйл хийдэг ч юм уу. Ер нь захим орчинд өнөөдөр хүн болгон дор хаяж маш их хэмжээний цаг зарцуулж байна гэж байгаа. Тэр нь мэдээж ажилтайгаа ч юм уу эсвэл өөрийгөө хөгжүүлэхтэй холбоотой зүйлс байж болно. Гэхдээ ихэнх зүйлээ бас яг деми скроллинг хийх талаар ч юм уу үлдээчихэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бол гол ингээд ярьж байгаа зүйл нь бол бид нар ингээд скролл хийм үү эсвэл ингээд уцаа хэрглэж байгаа нь бол анхаарлын эдийн засаг гэдэг бид нар бүгдээрээ бас мэддэг болсон тий. Англи хэл дээр бол attention economy гэдэг өөрөөр хэлбэл хүний анхаарал цаанаа бол маш том хэмжээний бизнес болсон. Жишээлбэл 317 тэрбум долларын тэр зарын зах зээл дээр бид нэр ингээд бүтээгдэхүүн нь болсон. Одоо энэ зурагт үзүүлсэн AI-аар үүсгэсэн зургийг харцгаая л да. Тэгэх юм бол жишээлбэл бидний ингээд scarcity буюу одоо ингээд hourglass гэдэг тийм энэ эзэн цаг байна. Гэтэл яг ингээд өөрөөр хэлбэл бидний анхаарал, бидний амьдрал бол цаанаа өөрийн гэсэн хязгаартай байдаг. Гэтэл яг энэ ингээ хязгаартай зүйлийнхээ хамгийн чухал зүйл болох анхаарлаа бид нэр ингээ урсгаж идэг. Тэр нь бол ингээ цаана хідэн тэр бумаар зарцуулж байгаа маш чадварлаг инженеруудын бий болгосон системүүд дээр өнгөрч идэг. Өөрөөр хэлбэл бид нэр аль хэзээний энэ анхаарлын эдийн засгийн бүтээгдэхүүнүүд болцгооцсон явж байгаамаа. Энийг ингээд хэдийгээр хүн болгон ярьж байгаа ч гэсэн яг энэс болвол анхаарлын энэ одоо анхаарлаа барьж чадахгүй байдал одоо жишээлбэл сошиал медиа дээр дондцсон байдлаа ч юм уу утасанд дондцсон байдлаа ч юм уу гарч чадахгүй байгаа нь бол энэ бол тухайн хүний ч юм уу хүүхдийн ч болов буруу бол биш. Учир нь цаана систем нь тиймэр бий болгоцсон. Бий болгож байгаа хэдэн сая тэр бумын одоо маш их хэмжээгээр зориулж байгаа тэр чадварлаг инженерийн бүтээсэн систем нь угаасаа анхаарлыг чинь хавах үүдтэй учраас бид нэр муудаа биш бид нар бол чадваргүйдээ биш угаасаа тэр системд нь ингээд орцсон өөрөөр хэлбэл бид нар ингээд анхаарал өгж байгаа клик, лайк, шеэр бүрийнхэн ачаар цаанаа ингээд хүмүүсийг болон баян болгож гинэ гэсэн. Харин өөрсдөө бол амьдралаа мэдээж үрж гин. Тэгээд өнөөдөр Nomad Rise Pathfinder энэ вебинар дээр яагаад энэ сэдвийг сонгосон юм бэ гэхээр бид нар анхаарал төвлөрөлөө бид нар өөрсдөө хянаж чадахгүйгээр амьдралынхаа зорилго өдөр тутмынхаа хийх ажлыг бүрэн бүтэн хийж чадах боломжгүй. За тэгэхээр ер нь бол цаана нь яг ингээд энэ системийг хийж байгаа хүмүүс нь ерөөхдөө ямархуу заагвар дээр тулгуурлан одоо донтуулахаар тий бидрийг донтуулахаар тэр янз бүрийн аппликейшнуудыг хийдэм бэ гэд үзье. Тэгэх юм бол нэгдүгээрт нь бол Q гэж байгаа юм. За тэр нь өөрөөр хэлбэл ямар ингэж жишээлбэл ингээд уйдгаралтай болсон ч юм уу сууж ийд. Тэгээд дараад нь ингээд ажиллаа хийж байгаад ч юм уу эсвэл сурж байгаа ч юм гинт ингээд уйдгаралтай боллоо гэж бод. Тэгээд дараад нь гинт ингээд одоо энэ уйдгараасаа гарах хүн чинь ингээд юм хийгээд одоо хүсэл төрж ин хоёр дахь нь craving гэж байгаа юм. Тэгээд ингээд хүсэл төрөхөр чинь нөгөө үүдцэг хүн чинь гинт ингээд за юу яах вэ гэхээр нөгөө сошиал медиа дээр скроллинг хийгээд хариу тийм үйлдэл хийж байна. Тэгээд тэр үйлдэл хийсний дараад нөгөө инженерүүд маань биднэрт одоо нөгөө лайк дарах, зүрх дарах энэ олон янзын зүйлүүд байгаа шүү. Бас notification ирэх. Эдгээр чинь бүгдээрээ ингээд юу яаж байгаа нөгөө хүнийг ингээд шагнал бий болгоод тархинд нь өөрөөр хэлбэл ингээд яг допамин буюу ямар нэг тийм ад жаргалын гормон ялгаруулад би ингээд одоо уйдгаралгаа байцсан ч гэдэг юм уу тиймэрхүү сэтгэл төрүүлж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл энэ цаанаа бол нөгөө зуршлын одоо энэ лүп байлаа гэж бодоход энэ нь ингээд бид нар өөрөө мэдхгүйгээр энэний ардталт нь цаанаа маш нарийн техникүүдийг хэрэгжилж байгаа бий болгоцсон систем яа. Нөлөөгөөр бид нар одоо өөрсдийнхөө гар утсандаа сошиал медиадаа донтсон байна. За тэгтэл яг хүнд бол цаг бол ховор. Өдөр жишээлбэл бид нар 8-аас 9 цаг ажил дээр доор хаяж 8-аас 9 цаг ажил дээр ажиллаа хийх ёстой тийм.
Эсвэл оюутан бол хичээлээ хийх ёстой. Өглөө 9-оос өдөр 3 ч юм уу эсвэл бас нэлээд олон цагаар өдөрт ихэнх цагаа сурч явах хийх ёстой. Гэтэл яг төвлөрөл маш чухал. Мэдээж ингээд хичээлээ ингээ хийж байгаа хоёр хүүхдийг харахад нэг нь хажуудаа ингээ гар уцаа тавьсан, гар утсанд байнга дон 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 гэ мессежүүд нь ирээд тий. Тэгэх юм бол яаж ингээд нөгөө чанарт нь нөлөөлөх вэ? Ягаад тэгэхээр тухайн цагаа хэр зэрэг гүнзгий төвлөрч анхаарлаа ингээд өгч хийснийх нь үр нөлөөнд тухайн ажил нь чанартай байдаг. Хичээлээ хийхдээ цагаа ингээд маш сайн тухайн одоо за би энэ нэг цаг дээр өнөөдөр жишээлбэл англи хэлний хичээлээ үзнэ. Тэгээд ямар ч одоо нэг орчинд нь тэгж нөлөөлөх зүйл байхгүйгээр цэвэр анхаарал тэгэх юм бол чанар нь одоо үр дүнтэй. За энэ жишээлбэл намайг хичээл зааж байхад ч гэсэн бас харагддаг тий. Оюутнууд лаптопоо ч юм уу уцтайгаа орж ирнэ. Тэгээд мэдээж суун. Зарим нэг нь мэдээж лаптоп дээр тэмдэглэл бичиж байгаагаар тэр өөрийнхөө ингээ хичээлдээ зориулж ашиглаж байна те. Тэр нь бол буруу зүйл биш. Гэтэл зарим оюутнууд ингээ гар утснаа ингээд хааж чадахгүй ингээд байнга ингээд шалгаад те юу байна юу заалгах чинь ингээд тэгээд тийм байдалтай байдаг. Гэтэл яг мэдээж нөгөө дүн дээр нь шалгалт ингээд ирэхэд бол дүн нь бол яхаарахгүй ялгарч гарч байгаа. Яагаад тэгэхээр нөгөө яг бүтэн цагийнхаа хичээл төвлөрөө суусан хүүхэд тэгээд өөр дүн тэр одоо шалгалтыг давж байгаа байдал нь илүү чанартай ажил. Гэтэл яг нөгөө төвлөрч чадаагүй хүүхэд маань илүү өнгөцгөн хийдэг ч юм уу эсвэл ингээд яг нөгөө хичээлийн сэдвийг гүн ойлгоогүй бичээд тэр нь яг ингээд үр дүнээс нь харагдаж идэг. Гэтэл энэ нь бас юун дээр бас нөлөөтэй гэхээр бидний энэ тухайн цагийг хэр зэрэг чанартай өнгөрөөж ийн гэдгээс ахуулаад тухайн хүний ирээдүйн өдөр тутмынх нь үйлдэлээсээ гадна ажил олгогчтой хүртэл харагдаж идэг. Жишээлбэл надад за оюутнууд дундаас төгснөөхөө дараа би ингээд тань дээр докторийн ажлаа хийхээ гэд ирье гэж бодъё тий. Тэгэх юм бол мэдээж хичээл дээр урд суугаад яг төвлөрөөд асуулт асуугаад идэвхтэй байсан оюутан эсвэл ард суугаар гар утсаа ухаад ч юм уу эсвэл лаптоп дээр өөр юм код бичиж ч юм уу элдв юм өөр юм хийгээд гэтэл хичээлдээ анхаарч чадахгүй тийм хоёр хүүхэд ирэх юм бол мэдээж би яг хэнийг сонгох нь бол ойлгомжтой төвлөрч чаддаг цагаа сайн үр бүтээлтэй ашигладаг чанартай ажил хийдэг хүнийг авдаг. Тэр нь бол зөвхөн миний одоо багш хүний өнцгөөс ч гэлтгүй ямар ч ажил олгогч мэдээж яг тэгж дүн гаргаж яаж гэдэг. Энийг ингээ анзаархад бас заримдаа хүмүүс тухайн хүний сэтгэгдлийг ингээд жишээлбэл цааны цагаар манай нэг ажлын компани менежер хэлжсэн л да ингээд ажил олгогч болох гэж байгаа хүмүүсээ цайнд ож ураад тэгээд ярилцлаганд ингээд орохоос өмнө зүгээр ингээд цай хамт ууж байгаа. Гэтэл ингээ хүмүүс ингээд яг нүдрүү нь хараад юм асуугаад ингээд маш ингээд ажлаа сонирхоод компаниар сонирхлоо асууж байгаа хүн байна. Гэтэл нэг өөр залуу байнга ингээ уцаар ингээ ширээн дээр хажуу талд нь нээлттэй. Тэгээ нөгөөтгөө ингээ уцаа ингэж хараал нэг ягаал. Тэгэл нэг хаалт нэг 2 3 үг хэлсэн болол тэрнийхээ дараа дүйтгэн шууд би бол хэнийг авахаа бас мэдчихэе гэж байгаа. Тэр өөрөөр хэлбэл нөгөө бидний энэ хэрэгжилж байгаа гар утас сошиал медиа гих зүйлс маань зөвхөн ингээд ажлын болон тухайн сурч байгаа зүйлийн чанарыг тодорхойлохоос гадна тухайн одоо орчиндөө өөрөө ямар хүн бэ гэдгийг далдууд харуулдаг одоо зүйл болсон байгаамаа. Тийм учраас бид нар мэдээж гадаадд ч сурах ажиллах хамаагүй Монголдо байсан ч ерөн хүн чанартай тэгээд хүмүүстэй ингээд илүү сайн харилцаад амжилттай явъя гэх юм бол анхаарал төвлөрөлтөө сайжруулах мөн гар утасныхаа ухаалаг төхөөрөмж хэтрүүлгийг бид нэр хамгаалах хэрэгтэй анзаарах хэрэгтэй болчихж байгаамаа. За тэгэхээр түрүүний хэсгээр нөгөө habit loop гэж ярьж байгаа тийм habit loop-ыг бол монголоор зуршлын эргүүлэг гэж орчуулж болно. За тэгэхээр тэр нь юу гэсэн үг гэхээр бид нар бол бүгдээрээ бидний бүх үйлдэл бол зуршлаас бий болчихж байгаа тийм. Тэгээд өдөр жишээлбэл дор хаяж 100 удаа нөгөө зүйлийг хийдэг ч юм уу тэгэн торхноо зуршил болдог ч юм уу. Тэгэхээр зуршил гэдэг зүйл бол байнга хийж байгаа зүйлсээс болоод бидний одоо зуршил дадал болчихно. Тэгээ явандаа тэр бидний баг зан характер болчихдог. За тэгэхээр эхнийх нь бол Q гэдэг хэлжсэн тийм Q гэдэг англиар тэр нь монголоор юу гэх үгээр дохио гэж байгаа юм. Тэгэхээр тэр нь болохоор энийг бид нэр ингээд хэрвээ ингээд төрөний муу зуршилтай байсан тийм ингээд дандаа утаснаас ч юм уу ухаалаг утсаас анхааралтай болцсон. Ер нь төвлөрч чадахгүй ингээд байнга нөгөө төрөөгөө санаа алдаад байдаг. Тэгэхээр бид нэр ингээд альва энэ дохио гэдэг бол илэрхий байгаа. За гар утсан дондж байгааг нэг шалтгаан гэх юм бол бидний байнга хажууд өмнө ингээд дандаа утсаар ярьдаг байсан бол одоо энэ дотор баг компьютер өдөр тутмын хэрэглээнд хэрэгтэй бүх зүйлс ордог болсон. Хүчрэг гүнтэй систем болцсон байгаа. Тэгэхээр энэ бол биднэрт бол байгаа болохоор нөгөө дохио өгч ийн гэсэн үг. Хэрвээ ингээд өөдлөө ихэд мэдээж өөрт хамгийн ойрхон юу байна? Утас байна. Тэгэхээр тэрийг авч ийн гэсэн үг. Тэгээд нөгөө хүсэл гэхээр нөгөө сэтгэл татан болгож ийн тийм.
Тэгэхээр нөгөө цаанаасаа нөгөө зүйл маань өө за ийш ингээ орчих юм бол энэ дотор одоо бараг л манай найзууд маань зарим нэг сүүжилт орсон найзууд маань ярьдэн ш би бол сүүжилт дотор амьдарч чинь гэх нэг телевизэн дотор амьдарч чинь гээд тэгээд тэр нь бол цаанаасаа нөгөө хүсийг төрүүлж байгаа. Өө энэ илүү тэгээд тэр нь илүү сэтгэл татам болгоцсон. Тэгээ одоо энэ бүх сошиал медиа сайтууд бол ямар гоё өнгөлөг, ямар гоё гялгар зүйлсээр бид нар яаж юм те. А тэгэхээр дээрэс нь хүний яг ингээ эмоцийг хамгийн их татах контентууд хамгийн их мэдээж хүмүүсийн анхаарлыг татахаар бий болсон. Тэгээ би жишээлбэл ямар ч одоо хүмүүс ингээд дагаагүй байхад над руу хүртэл жишээлбэл хаг хамаагүй дагаагүй хүмүүсийн юмнууд ингээд ороод ирж байна. Яг тэгэхээр тэд нар маш их агуулга татдаг анхаарал, эмоцтой анхаарал татахаар пост хийдэг учраас тэр нь дагаагүй байгаа миний фид рүү хүртэл орж ирж байна гэсэн үг. Тэгээд өөрөөр хэлбэл нөгөө сэтгэл татсан тийм одоо сэтгэл татан болгосон тийм зүйлсүүд нь ингээ хүний хүслийг төрүүлж байна. Тэгэхээр одоо мэдээж өнөөдөр бид нар бараг л уус даяараа юу гэдэг нэг хоёр хүн муудалцахад л тэр хоёр хүний муудалцсан талаар хэн зөв хэн буруу яриад за нэг хүн юмаа хулгаад алдлаа хэдэл тэр нь бараг бүгдрийн бүрг ингээ одоо өдөр тутмын бараг яриа болоо. Гэтэл яг бодит байдал дээр жишээлбэл өнөөдөр би гэртээ ээж чинь саахалт юм байна хүн очоод эхнэртэйгээ юм уу нөхөртэйгээ хэрэллээ. Тэр бол надад огт хамаагүй. Тэр хүний хувийн амьдрал те бодит байдал физикал одоо энэ зүйл дээр. Гэтэл бид нар өнөөдөр тэрийг нь өөртөө тал талаас нь ингээд одоо жишээлбэл саахалтай ял хэрэлцсэн чинь хажууд нь очоод чиний зөв штэ миний буруу штэ ингэхэн зөв штэ та нар ингэж амьдрах хэрэгтэй гэд бид нар заахгүй штэ бодит дээр. Гэтэл яг нөгөө цахим орчинд одоо бид нар тийм төвшөнд хүрцгээрсэн уусдаа яра тий. Тэгэхээр энэ нөхөнөө цаана яг юм сэтгэл татан болгоцсон. Тэгээ түрүүний нөгөө attention economy буюу нөгөө анхаарлын эдийн засаг энийг ингээ ойлгоцсон айхтар сурхий хүмүүс маань бидрийг нөгөө бүтээгдэхүүнээр бас ашиглаж байгаа байхгүй юу? Одоо аль хэзээ нөгөө утсан дээр ингэсэн лайк хийгээ явж байгаа хүмүүс маань бүтээгдэхүүнээр ашиглаа. Тэгээд ингээ анзаархаар заримдаа хөөрхөн гэсэн цаанаа нөгөө компаниудаар жишээлбэл янз бүрийн бүтээгдэхүүн авцсан тэрийг ингээ цэмхэн зардаг ч юм уу те тэр нь ингээ илт мэдэгдэж байгаа. Тэр нь өөрөөр хэлбэл яаж ихээр бид нэр бүтээгдэхүүн тэр хүмүүсийн одоо гарын үзүүрийн бүтээгдэхүүн болсон гэсэн бидний анхаарал. Тэгэхээр тэр нь нөгөө нэг цаанаа сэтгэл татан болгох чадж байгаа учраас тэгээд нөгөө үйлдэл нь хялбар болгож ийн гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл шууд утас хажууд байж ин бидний ингээд хамгийн хэрэглэгт амархан аппликейшнуд бол мэдээ сошиал медиа ямар ч логин шаардахгүйгээр шууд ороод нөгөө лайк шеэр хийдэг ч юм уу те ер нь тэрийг хийгээ явчих чинь гэсэн. Тэгээд дээрэс нь нөгөө шагнал нь болохоор сэтгэл ханамжтай нөгөө лайк шеэр эдэр хийхин хэрээр те эсвэл нөгөө нэг рил хийгээл гэнт ингээд хурдан яхаар бид нар допамин ялгаад нөгөө цаанаа тэгж хүнийг сэтгэл ханамжтай бий болох гормонууд нь ялгаад тэгээд нөгөөх маань өөрөө мдэггүй ажил донтолт үүсчихэж байгаа. Тэгэхээр бид нар мэдээж янз бүрийн одоо системүүд, технологиуд, төхөөрөмжүүд болол бид нар зөвөр ашиглах юм бол маш үр дүнтэй. Жишээлбэл бидний хувьд ч гэсэн жишээлбэл одоо энэ Zoom, Facebook, YouTube-ийн хачаар өөрсдөө сурсан мэдсэн зүйлсээ ч юм уу эсвэл алдаа онон дээр тулгуурлаж мэдсэн зүйлсээ бусдаа хуваалцаад нэгнийгээ ингээд сурах цааш нь ингээд тухайн алдаанаас сэргийлэх ч юм уу тийм боломжийг нь өгж байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр өнөөдөр бол технологиг зөв ашиглах тэр систем рүү очих хэрэгтэй. Тэр өнөөдрийн дараагийн дөрөв одоо зүйл дээр юу ярих вэ гэхээр Карл Ньюпорт гэдэг Америкийн компьютерийн шинжлэх ухааны бас профессор байдаг. Тэр ер нь бол productivity тэ үр бүтээлтэй байх талаас маш их хэмжээний номууд бичдэг. Тэрний нэг ном нь дэлгэд хэдэн жилийн өмнө гарч ирсэн Digital Minimalism гэдэг ийм ном байсан. За энэ бол яг нэг үгээр надад бол маш хэрэг болсон ном. Ягаад тэгэхээр би энэ номыг уншиж хөөх би чинь өөрөө мдэггүй байжгаад маш их анхаарал алдсан тий. Тэгээд өөрөө мдэггүй мөртлөө ингээд анхаарлаа ингээд тэгээд төвлөрлөө ингээд маш олон зүйлөө ингээд сарнил зөөр бүтээл маш багассан байсан байж тэгээд энэ ингээд ийм олон сарницсан энэ орчинд ялангуяа энэ сарницсан захим орчинд яаж ингэж илүү төвлөрсөн одоо төвлөрч ажиллах уу гэдгээ энэ номын ачаар яг ингээд уншиж сураад тэгээд яг хийсэн зөвлөгөөнүүдийн хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр бол та бүхэнд энийг хуваалцсан өөрөөр хэлбэл анхаарлаа төвлөрлөө сайжруулах гэх юм бол хэрхэн одоо ингээд зөв тий одоо жишээлбэл гар утсанд донцсон тодлолтоо гараад харин тэрийг зөв зүйлд ингээд хэрэгжүүлсэн зуршлыг бий болох уу гэхээр энэ Ньюпортын номон дээр тулгуурлаж хийнэ ярина. За тэгэхээр түрүү ярьсан дөрөв алхам байна тий тэр зуршлын эргүүлэх дотор дөрөв алхам байна. Тэрний эхнийх нь бол дохио буюу англиар Q. За тэгэхээр энэ бол юу гэхээр одоо нөгөө муу зуршлаа зөв зуршлаар солих гэх юм бол шууд би ингэхгүй гэж одоо шийдвэл архин донтч хүн байлаа гэдэг. Би өнөөдөөс архи уухгүй гэж тэглэх заахаа нэг өдөр хоёр өдөр тэгсэж болно. Тэгэхээр явандаа гэтэл яг тэр чинь дандаа ингээд цаанаасаа ингээд систем нөхсөд байгаа болохоор уухгүй байж чадах
Чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг одоо Newport юу зөвлөдгөө гэхээр ер нь ингээд дохио буюу ингээд өөрт чинь ирж байгаа зүйлийг аль болох өөрөөсөө харагдахгүй болох, өөрөөсөө хол болох хэрэгтэй гэдэг. Тэгээ Newport жишээлбэл Newport жишээлбэл өөрийн амьдралдаа ямар ч одоо сошиал медиа хуудасгүй. Facebook, Instagram эдгээр бол ямар ч хуудас байхгүй. Зөвхөн өөрийн YouTube сувагтай та бүхэн Cal Newport-ыг тайх юм бол өөрийн YouTube тийм сувагтай. Тэрүүгээрээ зөвхөн өөрийн мэдсэн зүйлсээ ингээд хуваалцдаг хүмүүсийг нь бүтээн хэмжээгээ сайжруулахын тулд тэгээд дээрээс нь өдөр нь ингээд ажилдаа профессор хүн тэгээд оройн хүүхдүүдтэй хүн тийм мөртлөө ингээд маш үр бүтээлтэй олон их ном бичиж ийн гэхээр тухайн хүний систем бол маш сайн байна гэсэн үг тий. Тэгэхээр энэ хүн юу гэж хэлж ихээр харагдахгүй болго тэр муу зуршлаа сайнаар суулгахын тулд жишээлбэл энэ дээр ингээд 3 жишээ тавьчих тий. Notifications of жишээлбэл тэр digital minimalism номыг уншаад би яасан гэхээр гар утсан дээрх за би бол нэлээд extreme case ер нь бол бүх ингээд notification-уудаа устгасан. Тэгээд дээрэс нь нөгөө бүх аппликейшнууд ямар ч хэрэггүй дээр аппликейшнуудаа устгаад тэгэл нөгөө миний анхаарлыг сонирулж байгаа зүйл юу байна гэж нэг өдөр болгон ер нь ингээд өдрийнхөө эцэст за би өнөөдөр юунд анхаарлаа яаг байна гэж бичгээр ингээд айгүйх ингээд жишээлбэл би мэдээ их уншдаг. Тэгээ мэдээний донтой хүн байсан байгаа хгүй олон улсын мэдээ Монгол мэдээ бүх төрлийн мэдээ унших би. Тэгээ тэрийгэ мэдхгүй ингээд айгүйх дондчтой цаг үрдэг. Тэгэхээр би тэрийгэ мэдчихээд яасан гэхээр нөгөө мэдээнийхээ ингээд аппликейшнүүдээс бүгдийг нь устгаад тэгээд тэр notification-уудаа бас бүгдийг нь устгаад тэгээд Cal Newport жишээлбэл notification устгах гэдэг нь зөвхөн нөгөө одоо нөгөө хүнээс ирж байгаа дуудлага ч юм уу мессежийг авах дээр ягаад бусад аппуудын мэдээлэл буюу notification-ууд устгах. Өөрөөр хэлбэл нөгөө гар утсан дээр ч очиж notifications гэдэг settings notifications гэж очиж шít. Тэгэхээр чинь нөгөө мэдээллүүд ингээ байгаа ш. Тэндээс зөвхөн ингээд phone тэгээ мессеж гэдэг үйл тэгээ бусдыг устгах гэж байгаа байхгүй юу? Миний хувьд бас яг тэгсэн. Тэгээд дээрэс нь нэг экстрим юу хийсэн гэхээр угаасаа тэрнээс өмнө ч нэг тэгж яадгүй байсан яг үнэ хэлэхэд нөгөө утасны дуу хаалттай ер нь утасныхаа дуу ер нь бол минь дандаа silent мүүдэр байдаг. Яагаад тэгэхээр альва ингээ юм хийж байгаадаа ингээд манай нөхөр ядж байгаад айгүйх мессеж бичдэг болохоор ажлынхаа цагаар хүртэл айгүйх мессеж юм уу зураг их явуулдаг болохоор дон гэж орж ирээд тэгээд маш их төлөвлөл дээр ингээд асуудал гаргаад ирсэн учраас ерөөсөө бүгднийг дандаа silence дээр гэтээ ганцхан нөхрөөсөө биш л дээ ингээд олон янзын хүмүүс бас ингээд залгаан яа тэр нь ихтэй заавалчгүй ажилтай холбоотой зүйл биш те. Тэгэхээр ер нь бол уцаа дандаа silent дээр амралттай үедээ бүрч гэсэн бас ер нь silent. Тэгэл яг дараад нь завсарлагаанаар ч юм уу эсвэл нэг 2 3 цагийн дараа ч юм уу тийм нөгөө цайны цагаар оройн цагаар харах юм үү те. Тэр үедээ хараал мист кол ахын бол эргүүлж залгаа уучлаарай таны дуудлагыг харсангүйгээд эргүүлж залгаа. Тэгээд явандаа хүмүүс угаасаа мэддэг болсон. Над руу залгаад за ирэхгүй юм чигээд над руу залгахлаа дандаа манай нөхөрлөө залгаж янжаад утсан хөгжүүлдэг гэх тиймэрхүү болцсон. Гэхдээ энэ бол миний хувьд бол маш зөв. Ер нь бол утасныхаа дууг хаах бол маш зөв. Ягаад тэгэхээр утасныхаа дууг хаахгүйгээр хэрэг утас чинь хажууд чинь хол байсан ч гэсэн дун гэл мессеж ирдэг ч юм уу эсвэл хүмүүс ингээ байнга заалгадаг ч юм уу те тэр үед бол ер нь төвлөрөх орчин бол хэцүү. Тэгэхээр би хувьд бол тэгж silent хийсэн. Тэгээ та бүхэн бас энийгээ хараад ер нь одооноос яг ингээд за ер нь ямар notification ирж байгаа хамгийн садаа нь юу байна гэдэг тэр хамгийн садаа болж байгааг ер нь хагаа ачих хэрэгтэй. Тэгээд out of sight буюу нүдэндээ харагдахгүй те ер нь ажиллахдаа болон унтахдаа уцаа өөр өрөөнд эсвэл бүр шүүгэнд хийж байгаа. Тэгээ бүр харагдахгүй бол хүн чинь харагдахгүй хүсэл төрөхгүй гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө сайн зуршлаар солих гэж байгаа. Жишээлбэл орой унтахдаа гар утсаа ухаж унтахын оронд ном унших гэж байгаа бол хажуудаа нөгөө өөрийнхөө хамгийн сонирхож байгаа сонирхолтой хүн биш те сонирхолтой номуудаа тавиад тэгээ утсаа өөр өрөөнд тавьж унтна гэсэн үг. Тэгээ мэдээж эхний ээлжинд нөгөө ингээ хол тавьчаар ингээ нөгөө донтцоо бид нар чинь ингээ яаж чадахгүй шүү. Тэгэхээр яг эхний ээлжинд дууг нь хагаа жоохон өөрөөсөө хол тавьж унтдаг ч юм уу. Тэгээ явандаа жоохон хаалх руугаа ойрхон тавьдаг ч юм уу. Тэгээ явандаа өөр өрөөнд 7 хоногийн дараа тавьчих болчих болно. Тэгээ энэ бол бас яг миний хувьд бол баримталдаг зарчим out of sight гэдэг тэгж байна. За жишээлбэл ажил дээр бол яах аргагүй миний хажууд байхаас зур аргагүй. Ягаад тэгэхээр заримдаа сайт руу ороход нөгөө ажлын юунаас нөгөө authenticate зэрэгэд янз бүрийн security code ирдэг учраас утсаа хол явж тавьчихлахгүй хажууд байж байна. Гэхдээ ер нь ингээд дандаа юу харагдахгүй тэр яг ширээний доор ч юм уу эсвэл нүүрэн доошоо харсан ч юм уу тийм байдалтай. Гэртээ орж ирэхэд бол ер нь бол орж ирэл уцаа цэнгэлээд гал доохоных өрөөнд буланд яг харахгүй хинч харахааргүй тийм газар авчиж тавьчихдаг. Тэгснээр бол яг нөгөө гэртээ орж ирэхээрээ за би гэр бүлдээ зарцуулна ямар ч утасгүй гэсэн. Гэр бүлд бол зөвхөн ингээд нэг утас цэнгэлдэг болонтэй. Бусад газар бол гэр бүлийнхэнтэйгээ
хүүхдтэйгээ ингэж өөрөө ингээд нүүр тулж яана гэсэн тиймэрхүү юутай одоо юу гэдэг дүрмтэй. Тэгэхээр тэрийг бол ер нь дутуу тэгэхээр найзуудтайгаа уулзах ч юм уу эсвэл хүмүүстэй хоол цаанд ингэж уурлахад утас бол дандаа цүнхэн хизээж утсаа ширээн дээр гаргаж тавьдггүй. Яагаад тэгэхээр одоо нөгөө түрүүний нөгөө бизнес ажил авах гэж байгаа хүн бас тэгж шүү дээ. Утас хажууд авчаал байн байн шалгаад байгаа хүн бол үр бүтээмж нь муу чанартай ажил хийж чадахгүй гэдэг нөгөө хүнийг авах байгаа ч тийм. Яг тэрүүн шиг би ингээ хүнтэй ингээд цайнд ороход хажуудаа уцаа тавьсан хүн надад тэр утас нь тухайн одоо надаас илүү өөртөө чухал гэсэн мэдрэмж талдуур бий болгодог гэдэг тэгдэг шүү дээ. Тийм болохоор яг тийм сэтгэл өгөхгүй тулд бас бүтэн анхаарлаа нөгөө хүнийхээ ярианд дунгуй хүндээ өхийн тулд уцаа дандаа зөвхөндөө нүүр тулахтай байдаг. За дараагийнхаа grayscale mode гэдэг утсаа хар юм уу цагаан өнгөтэй болгочих гэдэг тэгсэн байсан. Өнгөгүй дэлгэцэнд бол өдөлт бол 80% буурдаг гэдэг. За яг нэг үг хэлэхэд энийг би яг ингээ гар утсан дээр суулгасан. Гэхдээ ингээд нөгөө яг тохиргоо ингээд 3 дарж хагаад ордог ч юм уу энэ төр гээд над нэг нөлөөгүй байсан учраас нэг хийгээгүй. Гэхдээ ингээд Instagram ч юм уу янз бүрийн аппликейшн хэрэглэдэг хүмүүс бол энийг хийвэл зүгээр гэж бодож байна. Миний хувийн зөвлөгөө бол ер нь бол Instagram, TikTok өөрийн тэр ямар ч хэрэггүй сошиал медиа аппуудаа бүгдийг нь устгах хэрэгтэй гэж энэ нөгөө Q-г арилгахын тулд. Тэгэхээр эхний дээр бол дохио өгж байгаа өөрөөр хэлбэл хажууд маань утас байна уу, ном байна уу гэдэг чинь тэгэхээр мэдээж ном их унших гэж байгаа бол номоо бас хажуудаа байлгана. Тэгээд дээрэс нь энэ тэнд явахдаа ингээ дандаа гар утсаа зүнхлэхээс гадна ялангуяа бид нар одоо гар утас байдаг болохоор энэ тэнд юм хүлээхтэй ч юм уу дандаа гар утсаа хэрэглээд яачдаг тий. Мэдээж подкаст сонсож байгаа ч юм уу өөртөө ингээд хэрэгтэй зүйл дээр бол буруугүй одоо манай YouTube-ыг сонсож байгаа ч юм уу вебинарыг сонсож байгаа ч юм уу тэр бол асуудалгүй. Гэхдээ өөр тийм хэрэггүй зүйл хийхэд сошиал медиа дээр орох гэх юм бол нөгөө өөр хэрэгтэй номоо ч юм уу сэтгүүл ч юм уу ямар нэг тийм зүйлс тэрийг орлох зүйл авч явж явах хэрэгтэй. Би бол зөвхөндөө хаач явсан дандаа очоод завгүй байна гэж бодсон ч дандаа жижигхэн ч юм уу хамаагүй тийм номтой эсвэл дэвтэртэй явж байдаг. Нөгөө санаа эднэр орж ирэл гараараа бичнэ гэдэг тийм. Тэгэхээр нөгөө Q буюу орчноо дохиогоо юу болгоно нөгөө муу зуршлуудаа аль болох тэгэхээр алга болгохын тулд харагдахгүй аль болох хэцүү болгох нь байна. Тэгээд дээрэс нь нөгөө жишээлбэл сошиал медиа руу орохдоо браузераасаа орно. Тэгвэл логин заавалчгүй хийж орно гэдгээд ороход арай нөгөө муу хийх гэж байгаа зүйлсээ хийхэд хамаагүй хүнд болгоод илүү барьертай болгоод сайн зуршлаар солих гэж байгаа зүйлсээ анхаарал төвлөрүүлж хийх гэж байгаа зүйлсээ аль болох өөртөө ил болгоно гэсэн үг. Тэгэхээр энэ бол миний хувийн зүгээс энийг туршиж үзсэн маш зөв үр бүтээлтэй санагдсан. Хоёрдугаар тэр нөгөө юу чинь Q орж ирээд тий одоо жишээлбэл нөгөө өмнөх юм дээр гарсан нөгөө дохио орж ирлээ утас харагдлаа тэр хүн шууд уцаа бариад харж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө дохионосоо болоод гэтэл нөгөө жоох уйдах юм бол шууд уцаа барьж аваад өөрөө ч мэдэхгүй ингээ харж байгаа зуршилтай болсон. Гэтэл яг нөгөө хүсэл гээ тий одоо нөгөө за уудлаа би одоо ингээд юу яа стами хийх чинь тэгээд бидний хувьд жишээлбэл нөгөө сошиал руу орохоор ч айгүйх нөгөө сонирхолтой агуулгууд гарч ирээл гой entertainment гарч ирээд байж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол аль болох сонирхолгүй болгох гэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр жишээл нөгөө түрүүн миний хэлжсэнээр app delete гэдэг тий сошиал аппликейшнүүд дээр нөгөө юун дээр Q дээр бол нөгөө notification-удаа off гэж ярьжсэн бол хүсэл дээр нь болохоор Craven дээр нь болохоор аппликейшнуудаа сошиал аппликейшнуудаа ер нь бүгдийг нь устгаж тэгээ зөвхөн браузер тий Safari Chrome гэдэг браузераасаа ордог. Тэгээ логин хийж ордог. Тэгэхээр нөгөө энэ ингэж ороход чинь нэг амар биш юм чи хүн чинь бас юу за ингээд баг логин хийх гэж байгаа учраас өнөө чи логин чи юу вэ энэ төр гэдэг баг мартаад алга болчихно. Тэгэхээр аль болох тийм сонирхолгүй хүнд болгоод тэгээд Карл бас юу гэдэг гэхээр 30 өдрийн тэр detox гэдэг 30 хоногийн турш зайлшгүй тийм шаардлагатай бос бүх сошиал хэрэглээг зогсоогоод дахиад ингээд reset хийх хэрэгтэй гэж хэлжсэн. Энийг бол би бол нэг туршиж үзээг. Яг үнийг хэлэхэд заримдаа нэг тэгж угаасаа завгүй үед бол дандаа сошиал орно гэж байхгүй. Сүүлийн үед Nomad Rise гэж илүү ороод байгаа болохоос биш. Яг юмдаа анхаарлаа хандуулчвал нэг тэгж addiction бага байгаа гэж өөрөө бол хувьдаа боддог. Тэгээд тийм болохоор гэхдээ хэрвээ ямар нэг тийм нэг өөрөө 7 хоног өдрийнхөө сүүлд ингээд бичээд үзсэн чи янз бүрийн юу байвал муу зуршил байх юм бол тэрийг 30 хоног detox хийгээд тархиа одоо нөгөө дүр донтолтой салгана гэсэн тэгж үзээрэй гэсэн. Миний хувьд бол яг номыг уншиж байхдаа 30 өдөр гэхээсээ илүү нөгөө мэдээнийхээ сайтуудын аппликейшнуудыг бүгднийг авч ачаад тэгээд дээрэс нь нөгөө оройд ингээд өглөө усан буцаа шууд мэдээ уншдаг гэсэн маань тэрийгэ болоод тэрнийхээ орон нөгөө замдаа радиогоор мэдээ авдаг ч юм уу тэгж болгоо. Тэгээд нэг мэдсэн чинь нөгөө мэдээнээс тэгээд мэдээгээ үзэхдээ орой унтахаасаа өмнө өглөө тэр цагуудаа болоод тэрэндээ зөвхөн өглөө радиогоор сонсно, орой ном уншиж унтна. Тэгээд тэгээ өдөр нөгөө цайны цагаар цайгаа уучаад юу нөгөө мэдээг үздэг ч юм уу тийм. Мэдээгээ хальт ингээд гүйлгэж хардаг ч юм уу.
тиймэрхүү болсон. Тэгэхээр энэ 30 өдрийн юу хэрвээ ямар нэг тийм хүнд юу байх юм бол хийгээд үзэхэд аюулгүй гэж бодож байна. За 3 дахь нь болохоор response буюу үйлдэл. Тэгэхээр нөгөө үйлдэл маань тий түрүүн одоо за уудлаа ингээд сонирхол яахын тулд ингээд өмнөх юун дээр хийснээр тий хүсэл төрөөд утсаа нээсэн. Гэтэл яг дараагийнх нь үйлдэл хийх гэж байгаа. Бид нэр ингээд утсаа бариад шууд сүүрчлэр орох гэж байна тий. Тэгэхээр тэн дээр хийсний дагуу friction буюу сошиал руу орох бүр тий заавал ингээд урт нууц үг хийдэг болгодог ч юм уу. Тэгэхээр нөгөө автомат тэр нөгөө нууц үгээ сануулдаг тохиргоог нь аваад тэгээд аль болох нөгөө friction буюу ороход чинь хэцүү. Тэгэхээр муу зуршлаа хийх гэж байгаа зүйлсийг л үйлдэлийг нь хэцүү болгочих аль болох одоо савтай болгочих хэрэгтэй. Тэгээд оронд нь жишээлбэл скрол хийж байгаа үйлдэлээ жишээлбэл илүү чанартай зүйл. Гэхдээ өөрийнхөө хамгийн гой таашаал авдаг зүйлээр солих хэрэгтэй. Тэр нь жишээлбэл эхний ээлжинд ялангуяа тэр нөгөө муу зуршлаа солих гэж байгаа үед тий ном уншдаг ч юм уу, спорт хийдэг ч юм уу, эсвэл ингээд бодит ингээд хүнтэй уулздаг ч юм уу тий тэр ингээд өөрт чинь илүү энерги өгдөг гой зүйлээр зарим хүмүүс нэгтгэх ч юм уу. Тэгээд тэр гой зүйлээр ингээд солих хэрэгтэй гэж байгаа. Тэгээд яг дөрөв дэх дээр нь бол шагнал гэдэг. Тэгээд нөгөө нөгөө муу зуршил дээр бол сэтгэл ханамжгүй болох гэж байгаа юм тий. Тэгэхээр ер нь скрол хийснийхаа дараа ингээд аль болох өөртөө хоосон би одоо юу хийчих шиг тийм үү тий. Хоосон мэдрэмж төрүүлээ. Тэгээд ингээд ядарсан байж тээ ингээд намайг ядрааж штэ энэ зүйлс гээд. Тэгээд нөгөө өөртөө ингэж хэлээд энэ бол шагнал үн цэнэгүй шүү гэдгийг нь аль болох өөртөө хэлж ойлгуулад одоо гимшдэг ч юм уу тэгээд байх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бас энэс өөр тусдаа бас нэг зөвлөгөө юм бол хэрвээ ингээд зайлшгүй сошиал медиад ороод тэгээд өөрийгөө хянах чадваргүй байх юм бол нөгөө цаг тавьчих болно 10 минут 15 минутлоод тэгээд гар утсан дээр ч юм хамаагүй шүү дээ. Таймер тавьчих. Тэгээд тэргээ ажиллаа хийсний дараа санаандгүй скрол хийж ивэл таймер тавиад тэгээд хэрэгэд гарчих бас болно. Тэгээд ер нь 90 минут ингээд эсвэл 90 бол зарим хүнд бол нэлээд урт байж болно. 30-аас 30 минутаас 90 минутын хооронд төвлөрч ажилласныхаа дараа ер нь ингээд өөртөө урам өгөөд өөрийнхөө нөгөө допамин буюу ингээд аль болох тэгж баярлуулдаг гоё зүйлс жишээлбэл хийвэл зүгээр аль болох нөгөө жишээлбэл 90 минут төвлөрч ном уншдаг ч юм уу тэгчээ дараад нь тэрнээс гадаараад нь жишээлбэл гарч 5 минут алхдаг ч юм уу нэг тийм дуртай зүйлээ хийчих хэрэгтэй гэж байгаа. За тэгэхээр энэ нөгөө нэг гол нь бид нэр ингээд маш их зүйлс ингээд ер нь өөртөө ингээд мэдхгүйгээр одоо ингээд бид нэр юуны анхаарлын эдийн засгийн бүтээгдэхүүнүүд болцсон үнэгүй бүтээгдэхүүнүүд болцсон явж байна тий. Тэгэхээр үүнээс салах зүйлсээр сая ингээд ярьлаа. Манай Nomad Rise вебинарын хувьд бол та бүхэн юу зөвлөж ийн гэхээр анхаарлын 7 хоногийн сорилыг санал болгож байна. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр өглөө буцаад эхний 1 цаг буцсгүй бай. Өөрөөр хэлбэл утас чи өөр байна. Тэгээд өглөө босмогцоо утсаа авах гэхэд нь би утсаа авахгүй. 1 цагийн дараа яа харна гэдэг ч юм уу. Тэг ягаад тэгэхээр өглөө босоход бол хүмүүсийн судалгаагаар 80-90% нь босмогцоо утсаа барьж авдаг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө уцаа нэг авцаг хүн чинь дандаа нөгөө мэдээ үздэг ч юм уу эсвэл сошиал үздэг ч юм уу. Тэгээд цагаа хэрэггүй зүйл зарцуулчдаг. Тэгээд тэр нь мэдээж нөгөө хүний төвлөрлийг бас сааруулж идэг. Тэгэхээр өглөө бол уцсгүй тийм ихний 1 цаг. Тэгээд өдөр бүр дор хаяж 30-аас 60 минут тийм deep work. Тэр нь өөрийнхөө ажил сурах гэж байгаа эсвэл хийж байгаа яг чухал зүйлстэй холбоотой deep work хийгээд тэгээд дараад нь юу яах хэрэгтэй. Сошиал медиагаа өдөр дор хаяж 30 минутаас. За миний хувийн зөвлөгөө бол ер нь Instagram TikTok эднэр миний хувийн бодол бол ямар ч хэрэггүй өөрөө надад бол Instagram TikTok эднэр аккаунт бол байхгүй. Залуу хүүхдүүдэд хүрэхийн тулд мэдээж аккаунт үүсгэх шаардлага гарч магадгүй. Тэгэхээр ирээдүйд мэдээж үүсгэхэд бол эргэлзэх зүйл байхгүй. Гэхдээ бидний хувийн бодол зөвлөгөө юм бол сошиал медиа дээр 30 минутаас доош. Гэхдээ хэрэглэхдээ дандаа өөртөө хэрэгтэй найзуудтайгаа ярьдаг ч юм уу. Эсвэл нөгөө гэр бүлийнхэнтэйгээ ярьдаг ч юм уу. Эсвэл комент бичдэг юм уу. Яг гэхдээ үр бүтээлтэй тийм зүйл дээр хоосон скрол хийхгүйгээр 30 минутаас доор өдөр додоо 2 цаг 30 минут доор хаяж хүмүүс судалгаагаар өнгөрөөж ийн гэсэн шүү дээ. Тэгээд өөрийнхөө бас хэрэглээг харчих хэрэгтэй, notification дээр хэр байна гэдгийг хэрэглээг харчих хэрэгтэй. Тэгээд дөрөвдүгээрт нь бол нэг чухал ажлыг бол бүрэн дуусгах тэр бол маш чухал. 7 хоногийнхоо тухайн өдөртөө за би энэ ажил бол маш чухал ажил гэх юм бол тэрийг маш сайн төвлөрж байгаа хийчихэд тэгээ орой болгоно 5 минут reflection хийн. Орой гэхээр заавал ч унтахаас өмнө хүн чинь бас залхуурч иж болно. Тэгэхээр нөгөө ажлаа дуусчихад ч юм уу ер нь 5 минут за ер нь би цагаа хэр зарцуулав гэдэг. Тэгээ түрүүний ярьсан нөгөө
юуны habit loop байна те. Habit loop-ыг анзаарч байгаа. За ер нь миний орчин хэр байна. Тэгээд заашгүй яг хаан сухаараа би хамгийн их юу хийснийхаа юунаас болж би хамгийн их цагаа юунд өрж ийн гэж тэрийгээ сайн анализ хийгээд те. Одоо жишээлбэл миний тэр Q юу байна гэдгээ сайн мэдчих юм бол тэрийгээ сольжвол жишээлбэл орой ирээд ажлаасаа ирээд ядарч орж ирээд буудан дээрээ би суугаад тэгээд ингээд уцаараа ингээд сүүжлдэг ч юм уу эсвэл iPad-аар тоглоод байдаг ч юм уу. Гэтэл нэг мэдгээд тэр нь 2 3 цаг болцсон байдаг тийм. Тэгээд тэрийг би юугаар суулгах уу гэх тэгэхээр орой орж ирээд за буудан дээр ялаад тэр уцаа өөр газар тавьчих юм байна. Ордонд ном уншдаг ч байна гэх юм уу. Тэгээд тэр орой болгон 5 минут reflection хийгээд тэгээд дараагийнхаа өдрөө яах вэ гэдгээ бас сайн мэдэх хэрэгтэй. Тэгээд үүнээс ер нь эсвэл энэ бүгдийг хийхэд амаргүй байх юм бол ер нь сошиал медиагийн TikTok, Instagram, Facebook эдний Reels-тэй эдгээр ер нь 7 хоног харахгүй байхад үз. Тэгээд дараад нь эргээд энэ ер нь хэрэгтэй зуршил байна, хэрэггүй зуршил байна гэдэг үз. Тэгэхэд бид нар бол би анхааралгүй мó бид нар ингээд уцнаа донд центргээд өөрсдөө бол зинлэх юм байхгүй гэж түрэн хэлсэн. Яагаад тэгэхээр ер нь бол цаана хүчрэх системийн эсрэг бол бид нар аргагүй одоо хүчрхэгдэж байгаа. Гэхдээ энийг өөрсдөө эргүүлж авахын тулд бид нар яг нэг гарынхаа булчин, биенийхээ булчин дасгал хийж сайжруулдаг шиг бид нар өдөр болгон өөрсдөө анзаарч ээж, өөрсдөө мэдчихэж анхаарлынхаа булчингаа бий болгоно гэсэн. Тэгээд анхаарал маань сайн байх юм бол бидний амьдрал сайхан байна. Анхаарал сайн бол амьдрал сайхан байна гэсэн үг. Одоо нөгөө Альберт Камус ярьсан байдаг нөгөө ишлэл байдаг шүү дээ. Амьдрал гэдэг болвол таны хийж байгаа сонголтуудын одоо нийлбэр юм аа. Өнөөдөр тиймээс та юу хийж байна гэд асуусан байдаг тийм. Гэтэл бидний хувьд бол таны мэдээж санал энэ дээр бол нэг байна. Гэтэл яг нөгөө сонголт хийх гэдэг л бидний амьдрал маань тэр сонголтыгаа өөрөө хийх тэр чадвар нь орчин бий болсон байна уу? Тэгэхээр өнөөдөр бол одоо сошиал медиагаас өмнө бид нар бол өөрсдөө за телевизэд нэг тэгж донтсон хүмүүс байхгүй оройн цагаар ирээд жоохон телевиз үзэж байгаа юм ч юм уу нэг тэгж донтолт даага байсан гэж бодож байна. Гэтэл өнөөдөр бол яах аргагүй бид нар бол энэ анхаарал эдийн засгийн бүтээгдэхүүнэд болцсон. Тэгээд өөрсдөө сонголт хийх сонголтгүйгээр явж байгаа хүмүүс болцсон байна. Тэгэхээр түүнийхээ эсрэг өнөөдрөөс бүгдээр анхаарлаа хандуулцгаая. За баярлалаа. Тэгээд та бүхэн маань энэ сэдвэр болон эсвэл өөр сэдвэр таны хөгжилтэй эсвэл таны өөрийгөө хөгжүүлэх хөгжилтэй бас өөрийгөө цааш сайжруулах зүйлстэй холбоотой асуулт хариулт байх юм бол манай nomadriseworld@gmail.com руу илгээгээд манай Nomadrise-ийн YouTube сувгийг subscribe хийгээд бас дагаад Facebook бас Nomadrise дагаараа. Тэгээд нөгөө бидний зүйлсийг хэрэгэлсэн ч гэсэн дараад нь бас хэрэггүй зүйлс рүү орохын тулд одоо өнөөдрөөс ахвалаад яаж анхаарлаа хямж ингэж өөрсдөө мэдэж ажиллах вэ, сурах вэ гэдэгт амжилт хүсье. За баярлалаа.